За юу вэ? Би нэг өдөр дэлгүүрт худалдагч хийж үзсэн. Эко бамбу гэдэг нэртэй хулсан, модон, байгаль ээлтэй бүтээгдэхүүн зардаг хичээхэн дэлгүүрт ажилласан. Тэгээ энэ дэлгүүр болохоор их найд плазагийн 2 давхарт байрладаг. Айгу сонирхолтой. Миний лав өмнө нь ерөөсө бодож үзэж байгаагүй ийм дэлгүүр байдаг ч гэж мэдээгүй шахуу байсан дэлгүүр байгаа. За тэгээ 2 давхарт гараад баруун гар тийшээ эргээд явж ангууд IT lab гэдэг дэлгүүр байгаа. За тэгээ энд очиод эргэн тойрны харахаар угаасаа яг зүүн талд Eco Bamboo гэдэг ногоон юутай хаягтай энэ дэлгүүр байгаа. Тэгээ хажуугаар нь явахаар угаасаа орж үзэхгүй байхын аргагүй гоё бүтээгдэхүүнтэй дэлгүүр байгаа. За тэгээд манайч болохоор анх одоо хулсан сойз тэгээд хулсан аяг халбаг сэрээ оруулж зарж ирсэн юм лээ. Тэгээд ерөнхийдөө бол модон бүтээгдэхүүний одоо үн цэнийг ойлгоод одоо цаашлаад барааныхаа нэр төрлийг нэмээд одоо бүр ингээд дэлгүүр болсон байгаа. Тэгээ ер нь бол гол зорилго нь бол хунцар, хүний биед хортой, байгальд хортой, дээрээс нь нэг удаагийн буюу бидний одоо эдийн засагт нэг удаагийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх боломжийг олгодог. Эдийн засаг тэмнэлттэй бүтээгдэхүүн зардаг гэсэн. Тэгээд ийм дэлгүүр байгаа. Тэгээд миний мэдгүй айгүй сонирхолтой содон янз бүрийн зүйлүүд элэ. Тэгээд эднэрийг би ингээд цэвэрлэгээгээд нэг бүрсэн танилцаад тэгээ бүр ашиг тусын амар сайн ойлгоод баг гэгэрчээд ер нь бол харсан. Тэгээд манайд бас нэг юм хулсан тавгнууд, халбагнууд өгчээсэн. Тэгээд тэднийг хэрэглэж яхад бол ингээл амар гоё. Өөстө гэрийн интерьерт л баг хэрэгтэйстэй амар гоё юм уу ингэж бодчихсон чинь ашиг тусанд бодсон чинь бүр үнэхэр хэрэгтэй юм билэ. Хунцар юм, нэг удаагийн юм эсвэл байнга хэрэглээд хайдаг юм а бид нар байнга худалдаж авдаг штэ. Тэрний оронд л зүгээр ийм байгаль дэлтэй модон юмнууд аваад хэрэглэжүүл угаасаа бүр амар гоё санагдсан. За тэгээ зарим бүтээгдэхүүнтэй би бас танилцсан байгаа. Одоо сонсъё. Энэ оромжлол нь халуун орны холооны төлөв оромжлол юм. Гүйцэд боловсрч татсны дараа гадна хальсыг хуулснаар маш нарийн ширхэгтэй сараалтан бүтцтэй болдог. Үүнийг лофо спонж гэж нэрлэдэг. Ямар ч химийн орчин алгагүй байгалийн гаралтай тус бүтээгдэхүүн аяг тав угаагч, бие угаагч, нүүр гуйжуулагч зэрэг олон төлөөр ашигласаар байна. Энгийн үедээ хатуу биет байх бөгөөд усанд дэвтэж хэсэг хугацааны дараа зөвлөрөхөөр хэрэглэвэл илүү тохиромжтой. Хэрэглэсний дараа сайн зэгсэрч хуурай сэрэн газарт өөрийн хатаа 3-4-7 хоног ашиглана. Лофо спонжийг аяг тав угаагч болон бусад бүх төрлийн хонцор болон синтетик хацтай аяг тав угаагчийн оронд ашиглахыг санал болгож байна. За энэ мэдцээ айгүй сонирхолтой бүтээгдэхүүнүүд байд юм билээ. Саяны тэр луфа гэдэг спонж болохоор усанд ихээр амар гой хөвчдөг заяа. Тэг ингээ бие угааж болдог. Бие угаахаар зэллүүд арилдаг. Тэгээд бас ингээд арсыг амар гой зөөлрүүлдэг гинэ. Тэгээд тэр ч бодохоо бүр аяг тавг, сав суулга ер нь бол ингээд юугаач угааж болно заяа. Тэнгүүтээ хатгаараа ингээ буцаа жижигэн болчдөг. Тэг ингээд спонж авч хэрэглэх шаардлагагүй. Тэг энэ нь өөрөө бас ингээ эдлэгэнд амар удаан хэрэглэгдэг. Тэгэхээр угаасаа бүр эдийн засагт амар хэмнэлттэй айгуу гоё яагаад. Тэгээд энэ мэдчлэн гойгоо бүтээгдэхүүнүүд зардаг. Тэгээ ер нь бол бидний хэрэглээнд байдаг хуванцар эд зүйл чинь хэрэглээл хайдаг бол эднэр бол хэрэглээд хайсан ч одоо юу гэдэг байгаль дэлтэй айгуу гоё юм билэ. Одоо тэгээд нэг үрчлэн үнэтэй нь ямар бүтээгдэхүүн байгааг танилцуулъя. 50,000, 8,000, 10,000. За эндээс бас усан сөрний дөрөнгөтэй байж болох юм байна. Энэ болохоор яг усан сөр ах шиг байна. Энэ болохоор 20 см-ийн диаметртай бас kind of усан сөр. За тэгээ яг хулсаар хийсэн юм тавгнууд байна. Энд дээр нөгөө нэг алуу чиз, жимс, шарсан мах юм тавьчих болохоор айгуу гоё үзэмжтэй. 25.14, 35.16, 55.16 гэсэн хэмжээнүүдтэй байна. За үнийн хувьд болохоор 28-аас 20,000 төгрөгийн хооронд. Надаа энэ тавгнууд амар хямдхан санагдсан юм том юм байж. Дахиад энэ бас бүрэн тавг байгаа тэднээс. Аюу гайгүй юм билээ. Эдгээр болохоор онцлогны орны хажуу талын төмөшгөн дээр одоо уух ус үнэртүүлэгчтэй гэж юм уу тэгээд тавхад амар гоё ярагддаг юм лээ. Үнийн хувьд 35, 40, 42 гэдэг юм өөр төрлөөдтэй байна. Дахиад ийм сагснууд байгаа. Эдгээр 40, 50, 60 гэсэн үнэтэй. Ийм байна. Тэрүүгээр орны бүтээлгүүд байна. Хам
тэлэг 63,000 гэж байна. Энд гоё үүдэнд тавьж болохоор санал байна. Laundry bag байна. За эндээс хамаг гоё юмнууд эхэлж байгаа. За энэ болохоор гоё яг natural савн байгаа. За энд айгуу гоё уутнууд байгаа. Харагдаж байна. Энэ ингээд хүнсний уут хулсаар хийсэн. Энийг 2, 3 гэдэг ингээд 3 ширхтийг 12,000. Энэ болохоор bamboo kit set with spoon гэдэг энэ болохоор нэг хүүхдийн хулсан наалддаг аяг. Тэгээд наалддаг болохоор шууд дээш ингээд салах гэхээр салахгүй. Тэгээд заавал ингээд гулгуулж иж салдаг. Тэгээд доороо юм наалддаг юм та. Энэ болохоор ингээд 2 дугаар хоолны тавгнууд. Энэ болохоор шүлнийх. Энэ болохоор гоё модон тоглоомнууд. Энэ болохоор хүүхдийн гэрлэхгүй юу? 40 сая төгрөгийн үнэтэй. Тийм гэрлэнүүд янз бүр байгаа. Батраа зүгээр 2 зай хийгээл хасчдаг. Тэгээд ийм төрлүүд байна. За энд гоё хулсан үзэг байна. Үнэн хэд гинэ? 25,000. Үнэн 25,000 хулсан үзэг. Тэнд ингээд юм модон пенал 15,000. Энэ гоё харандаа үзүүлэгч пеналтайгаа шугамтайгаа. За эднэр айгүй хүмүүс айгүй сайн авдаг гэсэн. Хулсан сам. Мэдээж өс сорнодж болохгүй. Энэ нь болохоор яг эко бамбугийн хулсан сам. Энэ болохоор зүгээр модон сам. Энэ хас айгүй сайн зарагддаг гэсэн. Энэ болохоор 15,000 гэж байна. За энэ болохоор өсний хавчаарнууд бүх хавчаар 3,500 гээд. Энэ болохоор бүр яг өөрийнхөө гоё төрлийг олчвол амар гоё төрлүүд дисплей. Эндээс хавчиж үзэх үү. За чинь энийг үзье. Тэгээд энэ чинь ингэж хагаад ингэж хавчигдана гэсэн үг тийм. Тэг хамгийн гол нь үсээ ингээ яг ардаа нийлүүлж байгаа тавчаад. Тэгэхээр амар гоёлох юм л да. Бүр юунасаа алталтаа ингэж авчдаг үсээ авч. Авчиж болох юм хөрх авчирнууд илээ. Энэгээр би авчаад гоё зураг авахуулаад энд оруулчих. Энд гоё болт ш. Юу яг миний төртөд авах ш. Энийг авна. Энэ сайн гоё юм байна. За гоё юм байна. За энэ ста гоё яг миний үсээд байдаг бүтээгдэхүүн. Нүүрний цэвэрлэгч хүрүүн гэд нэг удаа хэрэглээд орхихгүй. Угаагаад байн хэрэглээд иж болно. Тэгээд бактери үржихгүй, муухай өнөр орохгүй. Тэгээд байгаль дэлтэй. Эдийн засгийн тэмдэлттэй. За эдгээр болохоор жижигхэн юм брашнууд байна. Энэ брашнуудын үнийг тавиагүй байна. За үнийг би одоо тавьчихна. За энэ нөгөө алдарт facial brush. Зөвлө үстэй нүүр цэвэрлдэг. Яг улсаар хийсэн. Гоё юм браш ингээд амар зөвлөх юм байна. Энэ нүүрний луфа спонж гэдэг энэ ингээд усанд хийхээр жоохон хөөдөг. Тэгээд нүрээ гоё ингээд гуйжуулдаг. Тэгээд угаагаад хатаагаад хэрэгэлдэг. Хуурай хадгалах хэрэгтэй. Юм гоё нүр спонж байна. Энэ луфанууд юу янз бүрийн төрлөөр байгаа. Тэгээр ингээд яг аюу сайн хөөсөрдөг усанд хийхээр ингээд амар сайн бам байгаад тэгээд хөөсрөөд угаагаад тэгээд хамгийн гол нь яг байгалийн цэвэр бүтээгдэхүүн болохоор ямар нэгэн хор нөлөө байхгүй. Ашиглалтай хүмүүст бол ямар ч хор нөлөө байхгүй. Тийм бие угаагчуд байна. Энэ лавны утгнууд байна. Энэ чизний утгнууд ингээ харахад айгүй өнгө үзэмжтэй, хэрэглэн өндөртэй, хүртэл айгүй хямдхан 32,000. Тийм байна. За ингээ хүн болгоны мэдэх манай хулсан халбаг, сэрээ, гутаг, савх, тэгээд саруул. Тэгээд саруул угаагчтайгаа. Энэ болохоор их үлддэг саруул. Энэ хоёр нийлээд тэгээд хэрэглэдэг. Тэгээд ингээ самдаа хийждэг. 7,500 гинэ. За энд гоё өсний сам байна. Бас татварга байна. Гоё усаар хийсэн. Энэ болохоор хулсаар хийсэн шүдний утас. За сайз нь 4,500 3,500 гэх байна. Ер нь бол яг хулсаар хийсэн бүтээгдэхүүн Монголд зарагдаж байгаа бүтээгдэхүүн дундаас ер нь хамгийн гайгүй хямд үнээр зардаг. Тэгээд хүмүүс ер нь хямд тэгээд бас чанар сайтай болохоор ер нь айгүй мэддэг юм шиг үлээ. Энэ болохоор нэг хилний өнгөр усагч. Тэгээд хилний өнгөр усагч юм комороос байгаа. 18,000 гээд. За ийм чихний хүм бас байна. Саруулас юм коморо байна. Татхын задлал ингээд олон төрлийн саруултай. За энэ ланч бокс байна. Яг амар гой
солонгос кино минь дээр гардаг. Гоё бокснууд. Баад. За энд ингээд одоо энэс ишээ ингээд дандаа галтгооны хэрэгслүүд байгаа даахгүй юу? Бас мөн байгалийн гаралтай бактери эсрэг шинж чанартай муухай өнөр орохгүй бактери өвчлөхгүй. За илдүүр байна. Энэ гамбанзын 33 мянга гэж байна. Эднэр ингээд камера хийдэг юм лээ. Эднэрээс амар хөөрх юм харагдаад байна. Мундаг өглөө ингээд явах юм гоё хэрэгтэй. Эднэрээс Кокси хэлсэн аяг. Кокси аяг хэлсэн шүү дээ. Аяг болгоцсон байна л да. За тэгээ модон гоё аягнууд. Байн. За энийг хүмүүс амар хэрэглэдэг австажилдаг хүмүүс ингээд шилэн кофений аяг. Пластик тагтай модон барилтай. За ийм том гоё жимсний тавнууд байна. 30 мянга, 35 мянга. За энэ бас байгаа. Эдгээр аягүй хямдхан. Энэ ингээд 10 мянга. Энэ 20 мянга. Тэгээ бүрийн том бүрэн хин болохоор 24 мянга. Үнэ амар гайг багцдаг. За тэгээ юм гоё том багснууд байна. Энэ dry brush. Dry brush тэнд үлдсэн байна. Энэ dry brush болохоор яг YouTube-ээс ингээд үзэх юм бол заавар нь байгаа. Өглөө босгонгуудаа ингээд энэ хоёрыг ингээд одоо гуяа, бэлхүүсээ яг ингээд турахыг хүсэж байгаа газараа ингээд үрж хэргэлдэг. Тэгэхээр ингээд яг тухайн хэсгийн хялгасан судасны ингээд үйл ажиллагааг сайжруулад тухайн хэсгийн цэллүүдийг бас арилгаад ер нь бол ингээд арьсыг амар залуужуулдаг гэдэг юм байлээ. Энэ dry brush болохоор 15 гэж. Гэн хөрх юмнууд энэ болохоор хулсан амьс. Энэ хүүхдийнх. Энэ болохоор ийм том хүнийх. За энд зүгээр гоё өсний болтнууд. Одоо энэ болт амар таалагдж байгаа. Гоё алтай. Гоё өнгөнүүдс байлээ. 2000. Энэ толгойн гоё алчуур. Муухай өнөр орохгүй. Тэгээд нүсээ ингээд заавал мушгиж гимтэхгүй. Алчуурандаа боогоол жоохон байж байгаа л буцаага тайлал. Тэгээд алчуур амар гоё ингээд усын яг бүрээ авчдаг. Тэгээд энэ өмнө нас амар тажгүйсэн. Хидэгжүүлээ. Oh my god. Багш. Тэгээд энэ нөгөө Rich гэдэг органик косметиктэй бас бүтээгдэхүүн хүмүүс байдаг. Боолнууд. Тэгээд давс. Хуруулын будаг, жоролны тос. Тэгээд савн. Энэ амар гоё нэртэй юм лээ. Энэ амар гоё нэртэй. За энэ гоё давснууд байна. Хуруулны тос байна. Шилэн аяг байна. Байна. Даруулганууд бүгдээрээ 8500 гэж байна. За тэгээ хүүхдийн цүнхнүүд, цэцгийн савнууд, дотор нь ингээд ялгар ут ивсээд цэцгээгээ тавьчихад бол инжирт айгуу гоё харагддаг юм байлээ. За ингээд нэг өдөр дууссан юм да. Дэлгүүрт суух үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд өмнө нь ерөөсөө мэдэхгүй байсан гоё шинэ бүтээгдэхүүний мэдсэн болохоор бас айгуу гойсон. Тэгээ би бас хэрэглээг нэгээр нь солисоороод ер нь бол айгуу зөв хэрэглээтэй хүн болъё гэж бодсон. Тэгээд дэлгүр болохоор яа гэм лээ. Одоо захиалга өглөө гэж бодоход 24 цагийн дотор шууд одоо хотын альж бүсдээс нь 4000 төгрөгөөр хүргээд өгдөг. Тэгээд бараа нь бэлэн байгаа болохоор санаа зовлтгүй шууд маргааш нь хүргээд өгчтэй юм лээ. Тэгээд аялалд явахдаа, байраа тогтжуулахдаа эсвэл одоо ажилдаа явахдаа хүүхдийн хичээл хэрэглэлийг бэлтгэхдээ өөрийнхөө мейкап хэрэгслийг бэлтгэхдээ ер нь бол байж болох бүхэл гой зүйлээд юм лээ. Тэгээд бас юуны хуванцар савгүй одоо эко савнгууд бас байгаа. Тэгээд эко савн банны одоо давс мавс гэдээ бас өөр бас зүйлүүд бас байгаа. За тэгээд бичлэгтэй хамт байсанд үнэхээр их баярлалаа. Заавал Instagram, Facebook руу норж үзээрэй. Хайртай шүү.